Ер нь спорт хор шартай. Тэгтээ бол одоо зөв хор шар байхгүй. Би одоо заавал одоо тэрийг хорлох гэдэг юм уу гэдэг муу талаас нь биш. Тэр илүү хөдөлмөрлж ийж шүтэн биширж идэг тэр сайхан усуудынхаа одоо тэр солыг авах юмсан гэсэн тийм мөрөөдөлтөй хор шар бол байдаг. Ер нь Сахилгабат байж ижил амжилт гаргаж шүү дээ. Ер нь одоо зөвхөн үндэсний бүхэлдгүй ер нь бүх спорт өөрөө Сахилгабаттай. Өөрийн гэсэн школтой, өөрийн гэсэн одоо дүрмтэй, журамтай. Ер нь бол спорттоор хичээлж байгаа хүн болгон тэр сэтгэл судлалын хөв дээр бол маш доктортой байх. Одоо тухайн үед наадам дээр байд юм одоо заалны барилдаа байд юм. Тэрийг одоо жишээ нь ам авах гэж байгаа том бөхчүүд бол маш тунгааж иж өөрийнхөө одоо барилдаанд нийцсэн барилдааны одоо бас нэлээд судалсан тийм усудаа авна. Манайхан одоо нэгийн даваа эхлэх байхад 5 давцсан явж байгаа шийдэл байгаа байхгүй. Энэ бол одоо сэтгэлийн хөөрл нэг яг сэтгэл зүй бэлдэгдэг нэг шинж. Тэгэхээр одоо яг дараагийнхаа нөгөө одоо хэрвээ нэг давцсан байх юм бол хоёрын давааг яаж таарах вэ? Хоёрын даваагаа бодож идэв. Гурван даваанд одоо бас намаа яаж авах вэ? Одоо хинтээ тонох бол намаа хэн авчдаг бол гэдэг байдлаар ерөнхийдөө бас сэтгэл зүй хувьд өөрийгөө бэлдэж явах ийм боломж олцсон одоо бас зарим улсуудад бас дутагдаад байд юм болов. Надад ч гэсэн тэр зүйл тохиолдож ирсэн. Яагаад тэгэхээр одоо сэтгэлийн хөөрлөөрөө би бэлтгэл сайн байгаа. Энэ жил одоо бас нэг 5 давчууд 6 дээр тэгнэ нэг 2 3-ын даваа эхлээг байхад нэг иймэрхүү асуудлууд гараад идэв.